Улаанбаатарт 15 цаг болсон байна. Нээлттэй нийгэм форумын хуулийн хөтөлбөрөөс зохион байгуулж байгаа эрүүгүй эрх зүйн шинжилгээний хүрээнд хийгдсэн судалгааны ажлыг танилцуулах цуврал хилцүүлгийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдрийн энэ хилцүүлэг маань мөн хохирдлыг нөхөн төлөөлөх үндэсний тогтолцоо шударга эсрэг сэргээн тогтоох нь гэсэн сэдвийн хүрээнд үргэлжлэж байгаа гэдгийг бол хэлэхэд таатай байна. Тэгээ та бүхэн мэдж байгаа нээлттэй нийгэм форум Монголын криминологчтой холбоо хамтраад Viral Institute-тэй хамтарсан юм хохирлгүй барагдуулъя гэсэн кампанит ажлыг өрнүүлж байгаа. Тэгээ энэ кампанит ажлын хүрээнд ерөнхийдөө яг энэ гэмтэргийн хохирол барагдуулалттай холбоотой сэдвээр хийгдсэн судалгааны ажлуудыг цувралаар танилцуулж байгаа гэдгээ хэлэхэд таатай байна. За өнөөдрийн хувьд бол бид нар бага насны хүүхдийг алах хүчиндэх гэмтрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээ гэсэн энэ судалгааны ажлыг та бүхэнд танилцуулах гэж байна. Судалгааны ажлыг Инх болт ган тулга мөнхцөл нарын судлаачид гүйцэтгэсэн. За өнөөдөр энэ судалгааг танилцуулахаар Хүнэрх үндэсний комиссийн гишүүн Инх болт хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн хилцүүлэгт бас бид нар Монголын хуульчтай холбооны хуульч өмгөөлөгч донд урьж оролцуулж байгаа. Мөн өнөөдрийн хилцүүлэгт яг энэ хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гэмт хэрэг зөрчлийн тухай гомдол мэдээлэл, түүний шийдвэрлэлт сэдвээр мониторингийн ажлыг гүйцэтгэсэн эрх зүйн соёл төрөмс байгууллага төлөөлж судлаач оргил чимэг бас оролцож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгээ өнөөдрийн хилцүүлгийн маань бүрэлдэхүүн бас энэ асуудлыг нэлээд цогц байдлаар хилцэхэд бас нэлээд хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Оргил чимгийн хувьд бол яг энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх тал дээр манай институт яаж ажиллаж, хэрхэн ажиллаж байгаа вэ гэдэг тал дээр илүү одоос өөрийнхөө мониторингийн үр дүнгээс танилцуулах байхаа гэж бодож байна. Дондоо өмгөөлөгчийн хувьд бол яг энэ төрлийн гэмт хэрэг тохирсон хохирогчдыг шүүхэд одоо өмгөөлж хууль зүйн төсөлцөө үзүүлэх явцад ямар асуудал тулгарддаг. Ялангуяа энэ одоо гэмтэргийн улмаас хохирсон хүмүүсийн хохирдлыг барагдуулахтай холбоотой ямар одоо тулгамдсан асуудал байна вэ гэдэг тал дээр нь бол дондоо өмгөөлөгч хэлж ярьж оролцох байхаа гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн хилцүүлэг маань цахимаар явж байгаа учраас цахим хилцүүлэгтэй холбоотой хэдэн зүйлийг бас анхааруулъя гэж бодож байна. Та бүхэн цахим хилцүүлэгт орсоор байгаа туршлагатсан байх. Гэхдээ бас сануулж хэлэхэд ерөнхийдөө өөрөө яриаггүй үед микрофоноо хаагаарай. Боломжтой бол бас хилцүүлгийг амьд байлгах үүднээс өөрийнхөө дүрсийг бас харуулж яриул сайн байна гэж хэлмээр байна. За асуулт асуух бол гар өргөх функцийг ашиглах. Хэрвээ видео дүрс нь харагдаж байгаа бол шууд бичлэн гар өргөх боломжтой. Мөн асуултыг чат функцийг ашиглаж бас бичиж бас ирүүлэх боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. За энэ хилцүүлэг маань Facebook-оор шууд дамжуулагдаж байгаа учраас Facebook-оор шууд үзэж байгаа хүмүүсээс бас асуулт орж ирэх боломжтой. Энэ асуултуудад бас манай энэ хилцүүлэгт оролцож байгаа хүмүүс маань бас хариулах юм аа. За ингээд хилцүүлгийн нийт үргэлжлэх хугацаа бол 15 цагаас 16 цаг 30 минут хүртэл үргэлжлэнэ. Тэрнээс цааш та бүхнийг уяхгүй. Магадгүй хилцүүлгийн ярих хилцэх асуудал дуусчих юм бол заавал 16 цаг 30 минут хүлээхгүйгээр бас дууснаа гэдгийг хэлмээр байна. За ингээд хилцүүлгийн гол одоо юу гэдгийг судалгааны танилцуулгыг Хүнэрх үндэсний комиссийн гишүүн Инх болт та бүхэнд танилцуулах болно. Тэгээ энэ судалгааны танилцуулгыг тавьсны дараа бусад одоо хоёр одоо зочин маань бас өөрийнхөө өнцгөөс тодорхой мэдээлэл өгөөд за тэгээд түүний дараа бол та бүхний асуулт тавих, өөрийн санал хүсэлтийг хэлэх боломжтой цаг хэлэх юм аа. За ингээд Инх болт судлаачид микрофоноо өгье. За юуны өмнө энэ хилцүүлгийг зохион байгуулж, за энэ судалгааны ажлыг хийхэд бас дэмжлэг үзүүлж ажилласан нээлттэй нийгэм форумынхаа хамт олонд одоо юуны өмнө судлаачдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Тэгээд энэ хүүхдийн эрхийг хамгаалах асуудал, за хүүхд хамгааллын асуудлыг хэмждэг нэг хэдэн гол үзүүлэлт бол байдаг. За тэгэхээр энэ үзүүлэлтийн нэг нь бол энэ тухайн улс орон дох одоо энэ хүүхдийн одоо амь нас хохирж байгаа нөхцөл байдал за хүүхэд одоо энэ хүчнэлт гэмт хэрэг тохирж байгаа байдал зэргээр бол хэмжиж үзүүлдэг байгаа. За тэгэхээр ер нь одоо энэ хүүхдийн хүчирхийллийн асуудал Монгол улсад байна уу гэдгийг бид бүхэн бол ингээд аваад нөхцөл байдал ямар байна вэ гэдэг ингээд үзэхээр Монгол улсад томруулчих уу? Яа. Тийм. Ингээд оо. Томорцно. За. Томорчлоо. Тэгэхээр
Энэ 2015 оноос 2020 оны 10 дугаар сар хүртэл бол нийтдээ одоо хүн алах гэмтэргийн улмаас 31 хүүхэд амь насаа алдсан байгаа. За тэгэхээр энэ 31 хүүхэд маань бүгдээрээ 14-өөс доош настай буюу дандаа бага насны хүүхэд гэдэг ийм ойлголт яригдж байгаа. За дараагийн дугаарт нь энэ хугацаанд бол 1179 хүүхэд хүчиндэх гэмтэргийн улмаас хохирогч болсон. За үүний 509 бага насны хүүхэд буюу 14 наснд хүрээгүй хүүхэд хохирсон байна гэсэн ийм үзүүлэлт байна. За мөн 2021 оны эхний 3 сарын байдлаар аваад үзэхэд за цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээлэлээс харахад 45 хүүхэд амь насаа алдсан байна. За энэ бол гадны нөлөөгүй ямар нэгэн байдлаар хүүхэд бол нас орсон гэсэн одоо дуудлага мэдээлэл байгаа. За мөн одоо 72 одоо гэмт хэрэг хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэжээ гэсэн ийм одоо судалгаа бол Хүний эрхийн үндэсний комиссд бол ирсэн байна. Тэгэхээр эндээс харахад бол энэ хүүхдийн хүчирхийллийн хамгийн ноцтой хэлбэр болох хүүхдийг алах одоо хүчиндэх энэ гэмт хэрэг зөрчил бол Монгол улсад бол одоо тасрахгүй одоо хүртэл одоо байна гэдгийг бол харуулж байгаа. За тэгэхээр энэ нөхцөл байдал ямар одоо шалтгаантай байна вэ? Ямар ял шийтгэл оногдуулж байна? За түүний улмаас учирсан хохирол хор уршиг хэр зэрэг барагдуулж байна гэдгийг одоо тодруулах үүднээс одоо судалгаа хийсэн байгаа. За судалгаанд бол нийтдээ бага насны хүүхдийг алсан 40, за бага насны хүүхдийг хүчинсэн 68 нийтдээ 108 одоо энэ шүүхийн шийдэх тогтоол дээр бол дүн шинжилгээ хийгээд за энэ дүн шинжилгээ маань бол 2008-аас 20 оны одоо хоорондох одоо энэ кейсүүдийг бол авч үзсэн байгаа. За үүнээс гадна энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад хохирол нөхөнд төлөвлөхөд тулгамж байгаа асуудлыг илрүүлэх зорилгоор шүүгч прокурор мөрдөгчтэй бол тодорхой одоо ярилцлагуудыг хийж судалгааны дүгнэлтүүдийг гаргасан байгаа. За энэ судалгаагаар бол би бол маш товчхон одоо үр дүнгуудыг та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр ер нь энэ гэмт хэрэгүүд юунаас олж гараад байна гэдэг судалгааны үр дүн бол дараах одоо 6 одоо зүйлтэй холбогдож байгаа. Нэгдүгээрт нь гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй орчин бол энэ гэмт хэргийн гол шалтгаан болж байна. За хоёрдугаарт эцэг эхийн хараа хяналт сул байдал. За гуравдугаарт нь хүүхэд хамгааллын тогтолцоо өөр нөлөөтэй ажиллахгүй байгаа байдал. За мөн ахуйн хүрээний архиталт их байгаа. За мөн нийтийн сүлжээний одоо энэ хяналтгүй байдал. За гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нь бол энэ одоо төрлийн гэмт хэргийг үйлдэхэд хамгийн их нөлөө үзүүлж байгаа гол одоо хүчин зүйл шалтгаан болж байна гэж энэ судалгаагаар харагдсан байна. За тэгэхээр энэ дээр та бүхэнд нэг хоёр харьцуулсан график үзүүлье. Тэгэхээр бага насны хүүхдийн хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг аваад үзэхээр нийт одоо 100 гэж үзвэл одоо 70 орчим хувь нь бол өөрийн одоо амьдардаг гэрт эсвэл бусдын одоо гэр оронд бол хүчин өнгийн одоо гэмт хэргийн хохирогч болсон гэсэн ийм үзүүлэлт байгаа. За харин бага насны хүүхдийг алах гэмт хэргийн талаарх үйлдэгдсэн газрыг аваад үзэхээр өөрийн амьдардаг гэртээ одоо амь наснд хохирсон 40%, за бусад хүний гэр орон сууцнд одоо хохирсон буюу 27.5%, нийтдээ бол 67.5% нь бол өөрийн гэртээ болон ямар нэгэн байдлаар одоо бусад хүний гэр, энэ гэр нь бол дандаа таньдаг ойр дотны хүмүүсийн одоо нөхцөл байдалд байжээ гэж харж байгаа. Тэгэхээр энэ хоёр судалгаанаас харахад энэ гэр бүлийн хүчирхийлэл, за хүний амь насыг хохироох хүчиндэх гэмт хэрэг гэдэг бол гудамж талбай олон нийтийн газар одоо илүүтэй үйлдэгдэхээс илүүтэйгээр хамгийн одоо ойр дотны одоо хүнийхээ гарт гэр орондоо өөрийнхөө одоо амьдардаг газар өртөж байгаа нь бол анхаарал бол татж байна гэж үзэх үндэстэй байгаа. За дараагийн нэг судалгааг аваад үзэх юм бол энэ хүчиндэх гэмт хэрэг дээр нийт одоо тохиолдлын 42% нь бол удаа дараа одоо үйлдэгдэжсэнийг харуулж байгаа. Яг өөрийнхөө амьдардаг тэр гэр орондоо бол удаа дараа гэмт хэргийн одоо хохирогч болж байсан гэсэн ийм судалгаа дүн гарсан байгаа. Тэгэхээр эндээс харахад бол хүчиндэх гэмт хэрэг бол гэр бүлийн хүрээнд маш нуугдмал шинжтэй байгааг бол судалгаа харуулж байгаа. За энэ гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэгүүд ямар тохиолдолд одоо цагдаагийн байгууллагад мэдэгдэж ил гарч байна гэхээр дараах хэдэн одоо тохиолдлуудыг нэрлэж болж байгаа. Нэгдүгээр хохирогч жирэмсэн болж иж илэрсэн тохиолдлууд их байна. За мөн бэлгийн замын халдвар төвчний шинж тэмдэг илэрсэн, эрүүл мэндэд нь өөрчлөлт учирсан тохиолдолд одоо ар гэрийнх нь мэдээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаар бол энэ гэмт хэрэг илэрж байгаа тохиолдол байна. За цөөн тохиолдолд бол үйлдэл дээрээ одоо баригдсан. За үйлдэл дээрээ баригдсанаас бусад тохиолдолд бол цагдаагийн байгууллагад тэр даруй бол мэдэгддэггүй гэсэн ийм судалгааны дүн бол гарсан байгаа. За тэгэхээр удаан хугацаанд нуун дадлсан шалтгаан юу байна вэ гэхээр
40.4% нь бол ямар нэгэн байдлаар дарамт шахалтанд бол өртөж байсан гэсэн хариултыг өгсөн бол 17% нь бол гэр бүлийн гишүүдээсээ санаа зовсон. За 20.3% нь одоо хууртагдсан. За бусад одоо гэр бүлийнхаа гишүүдэд одоо санаа зовж тэдгээрийн аюулгүй байдалд санаа зовж байгаа гэсэн ийм хариулт өгсөн бол 19 орчим хувь нь бол бэлгийн харьцааны учир холбогдлыг бол ойлгохгүй мэдэхгүй ер нь иймэрхүү юм бол байнга одоо тохиолдох ёстой юм шиг ингэж ойлгож явсантай холбоотойгоор энэ гэмтэрэг бол маш их нуугдмал байдалтай байсан гэж ингэж дүгнэлт гарсан. За мөн одоо хүүхэд алах гэмтэргийн хувьд аваад үзэхэд за дийлэнх гэмтэргүүд бол одоо нэг удаагийн шинжтэй одоо хүч хэрэглээд зодод зогсонтой холбоотойгоор үлдэгдсэн байдаг бол за мөн одоо нэг 20 орчим хувь 17 орчим хувь нь бол удаан хугацаанд энэ гэр бүлийн хүчирхийлэл үргэлжилсэний одоо үр дүнд хүүхэд амнасаа хохирж байгаа тохиолдол бол байна гэж үзэж байгаа. За тэгэхээр эндээс ингээ харахад энэ гэмтэргээс урдсан сэргийлэхэд нэгдүгээр эцэг эхийн одоо харааг хяналт хариуцлах, хоёрдугаарт энэ манад үйлчилж байгаа хүүхэд хамгааллын тогтолцоо энэ хамтарсан баг энэ төрлийн одоо хүчирхийллийг илрүүлэх нээх энэ төрлийн судалгаагаа бол бас төдийлөн хангалттай хийж нээж дэлгэрүүлж чадахгүй байгаатай холбоотой юм болов уу гэсэн ийм дүгнэлт бол гарч байгаамаа. За дараагийн нэг асуудал бол энэ гэмтэрэг бол үйлдэгдээд байдгийм байна. За шүүхээр хэрхэн шийдвэрлэгддэг вэ гэдэг асуудал. За энэ шүүхээр шийдвэрлэгдэж байгаа байдлыг авч үзэхийн тулд 2002 оны одоо эрүүгийн хууль 2015 оны эрүүгийн хуулийг ингээд харьцуулаад үзэх юм бол энэ хүчндэх гэмтэрэг хүчндэх гэмтэрэг хүнийг алах гэмтэргийн хувьд бол оногдуулах ялын бодлого бол зөөлрсөн байгаа. За энэ слайдаас харахад бол хүн алах гэмтэргийн хувьд бол цаазаар авах ялыг хасаад 20 хялын дээд хэмжээг бол 5 жилээр бол бууруулсан. За мөн доод хэмжээг бол мөн 3 жилээр бууруулсан байгаа. За хүчндэх гэмтэргийн нөхцөл байдалд бол мөн хөндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд одоо 20 хялын доод хэмжээг 3 жилээр бууруулад дээд хэмжээг 5 жилээр бууруулж цаазаар авах ялыг бол халаад үүний оронд бүх насаар 20 хялыг бол хуульчилж одоо ингэж зохицуулсан байгаа. За энийг бол хууль тогтоогч бол олон талаас нь бол тайлбарлаж олон улсын одоо гэрээ хэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж ингэж биелүүлэх үүднээс ийм одоо зохицуултыг хийсэн. За нөгөө талаасаа бол ялын одоо тэр хатуу чанга бодлого бол энэ гэмтэргээс урьдсан сэргийлэхэд төдийлөн их ач холбогдолтой бишээ гэсэн ийм үндслүүдээр бол эрүүгийн хуулийг бол ингэж ялын бодлогуудыг зөөлрүүлсэн байдаг. За энэ төрлийн гэмтэргийг яг яаж шийдвэрлэж вэ гэдгийг саяын одоо хэрэгүүд дээрээс 2002 он 2015 оны эрүүгийн хуультай харьцуулан аваад үзэх юм бол дараах одоо дүр зураг бол харагдаж байгаа. Тэгэхээр нэг удаагийн үйлдэлээр хүчндэх гэмтэрэг үйлдсэн хүнд оногдуулах 20 хялын бодлогоо 4.7 жилээр бол ерөнхийдөө суларсан хандлага бол харагдаж байгаа. За хоёрдугаарт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай үнийг хүчин цэнгүнд оногдуулах 20 хялын бодлого 1.5 жилээр чангарсан. За 3-дугаарт нь удаа дараа хүчндэх гэмтэрэг үйлдсэн хүнд оногдуулсан 20 хялын бодлого 3.7 жилээр бол суларсан. Мөн цаазаар халыг бол хассан одоо ийм үзүүлэлт бол гарч байгаа. За мөн бэлгийн харьцааны шинжтэй хүчирхийлсэн үйлдэлд оногдуулсан 20 хялын бодлого 6.3 жилээр бол чангарч ял оногдуулсан. За энэ төрлийн гэмтэрэгт завдсан үйлдэлд оногдуулсан 20 хялын бодлого 4.4 жилээр бол чангарчээ. За ингээд 2002 оны эрүүгийн хуулийг 2015 оны эрүүгийн хуулийн энэ төрлийн гэмтэрэгт оногдуулсан ялын одоо нийт одоо үр дүнгээ аваад үзэх юм бол 2017 оны хууль үйлчилж ирснээс хойш энэ төрлийн гэмтэрэгт оногдуулсан ялын бодлого бол 0.7 жил буюу одоо 7 сараар бол чангарсан бөгөөд одоо бүх насаар 20 хялыг бол оногдуулаагүй байгаа ийм дүр зураг харагдаж байгаа. За мөн энэ бага насны хүүхдийг алах гэмтэрэгт оногдуулсан ялын одоо бодлогыг аваад үзэх юм бол өмнөх одоо 2002 оны эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмтэрэгт дунджаар 22.2 жилийн хугацаагаар 20 хял эсвэл цаазаар халыг бол оноож ирсэн байдаг бол 2015 оны эрүүгийн хуулиар бол энэ төрлийн гэмтэрэгт дунджаар 14.2 жилийн одоо хугацаагаар 20 хял оногдуулсан. За ингээд ялын бодлого бол 7.9 жилээр бол суларсан гэж дүгнж болохоор байгаа. За мөн энэ төрлийн гэмтэрэг болон хүчндэх гэмтэрэгт одоо цаазаар халын оронд оногдуулахаар заасан бүх насаар 20 хялыг бол хэрэгэлсэн тохиолдол одоо 2020 оны байдлаар бол одоо шүүхийн бараагтд бол гараагүй байна гэж ингэж дүгнж болж байгаа. За ингээд
тодорхой хэмжээний гэмт хэрэг бүртгэгдээд энд ял шийтгэлийг бол оноочдөг асуудал бол байна. За ингээ оноосны дараа юу бий болдгоо гэхээр энэ учирсан хохирол хор уршигын тухай асуудал яригддаг. За бидний авч үзсэн судалгаагаар бол за хүний амнаас хохирсны дараа бол хор уршигыг бол бас хэмжих боломжгүй болчдөг. За харин энэ хүчнэлт гэмт хэргийн дараа ямар одоо үлдэц хор уршиг одоо бий болсон бэ гэдгийг аваад үзэх юм бол за эрүүл мэндийн хувьд бол өөрчлөлт орж ямар нэгэн гэмтэл бэртэлтэй болсон гэж одоо судалгаанд одоо хохирогчдын 25% нь бол ийм гэмтэлтэй болсон байдаг. За мөн 19.1% нь бол сэтгцийн өөрчлөлттэй болж үлдсэн. За 33.8% нь бол жирэмсэн болсон ийм үр дагавартай. За 5.8% нь бол тухайн одоо хохирогчийн одоо эцэг их гэдэг юм уу гэр бүл салсан одоо ийм одоо шууд бус үр дагаврууд бий болсон. За зарим тохиолдолд бол хохирогч сургууль завсардсан, нийгмээс одоо тусгаарлагдсан, нийгэмд одоо өөрийн байр сууриа эзэлж явахад одоо хүндрэлтэй байдал бий болсон гэсэн ийм одоо хор уршиг учирсан болоод за 11.7% нь бол бусад хор уршиг буюу гэр бүлд нь байнгын одоо тийм хэрүүл эсвэл бусдаас ирэх дарамт за мөн одоо нэр төр алдар хүндэн доромжлогдсон зэрэг ийм хохирлууд бол учирсан гэсэн ийм судалгааны дүгнэлт гарчээ. За энийг ирэн шүүхээр яаж шийдвэрлсэн байна вэ гэдгийг аваад үзэхээр ерөнхийдөө хүний амнаас хохирсон хэрэг дээр за оршуулга, за эмчилгээ, одоо өмгөөлөгчийн зардал, за хохирогчийн одоо хууль ёсны төлөөлөгчийн одоо энэ унааны зардал зэрэг материалын зардлыг бол шүүхээс нотлог баримтыг үндэслэн шүүгдэгчээс бол гаргуулж одоо ингэж шийдвэрлүүлэхээр бол тусгасан байдаг. Тусгаж энийг бол зохих хэмжээнд бол шийдвэрлэдэг. За яг энэний дараа бол тэр үлдэж байгаа хохирогчд бий болсон тэр сэтгэл санааны хохирол, нэр төр алдар хүнд за бусад одоо тэр сэтгцийн өөрчлөлттэй холбоотой энэ гомдлыг бол шийдвэрлэдэггүй болох нь эндээс харагдаж байгаа. Тэгэхээр сэтгэл санааны хохирол, нэр төр алдар хүндээ сэргийлэх бусад зайлшгүй шаардлагатай нөхөн төлбөрт бол хохирогч 5-аас одоо 100 сая төгрөгийн хохирлыг бол нэхэмжилсэн боловч нэхэмжлийн шаардлагыг бол хангалтгүйгээр гим хорыг иргэний журмаар шүүгэж шийдвэрлүүлэх хэрэгтэй болохыг ингээд шийдэх тохиолдолд дурдаад ингээд үлдээдэг. За ингээд энэ хохирогч нар маань одоо цаашдаа энэ иргэний журмаар энэ асуудлаа шийдвэрлүүлэх гээд явах одоо тэр боломж нөхцөл бол маш хомс эдгээрийг бол ингээд хөөцөлдгөө орхитг нь бол судалгаанаас бол харагдаж байгаа. За яагаад ингэж орхигдгөө гэдэг асуудлыг аваад үзэхээр бол энэ шүүгч, прокурор, мөрдөгчтэй гэсэн ярилцлагын дүнгээс харахад энэ хууль ёсны төлөөлөгчийн асуудал бол хүндрэлтэй байдаг. Ихэвчлэн энэ гэр бүлийн хүрээнд үлдэгдсэн байдаг тул ээжийн юм уу эсвэл ойр дотныхын үнийг одоо нэхэмжлэхээр нэхэмжлэхээр одоо тогтоохоор нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй гэдэг ийм үндслээр бол энэ хэрэгээ бол шийдвэрлэхэд бол бас хүндрэл учруулдаг ийм асуудал гардаг. За мөн ар гэрийн зүгээс хил ам гардаг, хэрэгт нөлөөлөх гэж оролддог, нөхрөө ах дүүсээ ялаас чөлөөлөх гэж бага насны хүүхдийн эрх ашиг бол бас хохироодог тохиолдлууд бол түгээмэл гарч байна гэсэн ийм хариултыг өгдөг. За мөн одоо 14 наснд хүрээгүй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд бол ямар нэгэн одоо сэтгэл зүйн бол гутрал одоо өөрчлөлтүүд бол бий болдгоо. Энэ нь бол хэргийг мөрдөн шалгах, хохирлыг бодиттойгоор тогтооход бол хүндрэл учруулдаг гэсэн ийм хариу өгч өсөн. За мөн гэр зоригчийг хамгаалах тухай тэдгэрийг хамгаалтанд авах талаар бол их ярьдаг боловч яг энэ төрлийн гэмт хэрэг дээр бол энэ бол хэрэгждэггүй. Аль болох одоо ар гэрийнхэнд нь бол хүлээлгэн бас өгөх ийм хандлага байдаг. За ар гэрээс нь бол тусгаарлах зайлшгүй шаардлага байдаг шүү гэдгийг бол бас энэ дээр бол дурдсан байгаа. За мөн сэтгэл санааны хохирол тооцож олгосон практик бол өнөөдрийн байдлаар бол байхгүй. Энэ төрлийн одоо үйлчлэгээ явуулдаг сэтгэл зүйч одоо тэр бол ховор яг тогтсон ямар үнэлгээ аншаар энэ сэтгэл санааны хохирлыг бий болгох вэ гэдэг энэ ийм одоо шаардлагатай үүднээс бол нотлог баримт нь бүрддэггүй тэдгэрийг тогтоож тодорхойлж чаддгүй гэсэн ийм одоо асуудал гарч байгаа. За мөн хохирогчд гэр бүлийн зүгээс дарамт үзүүлдэг өгсөн мэдүүлгээ одоо буцаах. За мөн одоо амиа одоо хорлох хүртэл ийм одоо тохиолдлууд бол хохирогчдоос гарч ирсэн нь бол судалгаагаар бол тогтоогдсон. За тэгэхээр энэ нөхцөл байдлуудаа үндэслээд юуг анхаарах ёстой гэхээр бол дараах одоо хэд хэдэн зөвлөмжийг бид бүхэн гаргаж байгаа. Нэгдүгээрт бол энэ бага насны хүүхдийг алах болон хүчнэлт гэмтэргийн хохирогчд олох нөхөн төлбөр, хор уршигыг арилгах эрх зүйн зохицуултыг одоо судлах. За байгаа энэ хууль тогтоомжийг бол нэг мөр одоо хэрэгжүүлэхэд бол анхаарах шаардлага байна гэж ингэж үзсэн. За дараагийн дугаарт нь бол энэ бага насны хүүхдийн хүчнэлт гэмтэрэгт хөөгөлц хугацааг 20 жилээр тогтоох.
зэрэг ийм одоо хуулийн одоо зохицуулалтыг бол олон улсын туршлага гадаад орны зарим одоо сайн туршлагаас судалж бол оруулах шаардлага байгаа. За энэ зарим тохиолдолд хэрэгүүд бол хөөн хилцэх хугацаа дууссантай холбоотойгоор гэмт хэргийг хэрэгсэхгүй болгодог нөхцөлийг нөхөн одоо төлөх энэ механизмыг бол үр нөлөөтэй ажилуулахад хүндрэл учруулдаг ийм тохиолдол гарсан. За мөн бага насны хүүхдийг алга болон өвчин дэх гэмт хэрэг үйлдэл үүнийг 2 халаас хугацаанаас өмнө судлаж хяналт тогтоох, өршөөл үзүүлэх зэрэг одоо энэ эрүүгийн эрх зүйн одоо зарим төрлийн хөнгөлөлтүүдийг бол оногдуулахдаа бас болгоомжтой хандаж аль болох хэрэглэхгүй байхыг бас зөвлөж байгаа юм. Тэгэхгүй бол гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг аваад үзэхээр ийм одоо шалтгаанаар одоо 20 ангиас суллагсан ч гэдэг юм ял нь хойшлогдсон үедээ хүүхдийн амь насыг хохироосон, хүүхдийг хүчнэтсэн одоо ийм гэмт хэрэг үйлдэх бол түгээмэл байна гэж үзсэн. За мөн гэр бүлийн харилцаа, гэр бүлийн төлөвлөлт, эцэг эхийн хариуцлага, үлгэр дуурайл, түүний эерэг сөрөг үр дагаврын талаар иргэдийн мэдлэг хандлагыг өөрчлөхөд чиглэсэн энэ өргөн хэмжээний ажил арга хэмжээг зохион байгуулахгүй бол энэ гэмт хэрэгүүдийн гарч байгаа үндсэн суурь шалтгаан бол яг энэ хохирогчийн амьдарч байгаа гэр бүлийн харилцаа, эцэг эхийн одоо гэр бүл төлөвлөлт, салалт, түүнээс үүдэлтэй одоо бусад үр дагавруудаас энэ үүдж байна гэж ингэж үзье. За ингээд бол судалгааны бол дүнг товчхон одоо энэ ял оногдуулж байгаа байдал хохиролтой холбоотой асуудлуудыг бол та бүхэн танилцууллаа. Та бүхэн нээлттэй нийгэм форумын одоо сайтнаас бол дэлгэрэнгүй судалгааг авч үзэх боломжтой гэж үзэж байна. Баярлалаа. За баярлалаа. Их бол судлаачтай. Одоо миний дараагийн урах зочин бол оргил чимэг. Оргил чимэг судлаачаас юу асуух вэ гэхээр ерөнхийдөө бол яг өөхөр бага насны хүүхдийг хүчндэх гэмтэргийн хувьд бол энэ бол ихээхэн далд нуугдмал шинжтэй байна тий. Нилээд ингээ хожим оройтсон урт хугацаанд үргэлжилсний дараа ингэж илэрч байна гэсэн ийм зүйл байгаад байдаг. Тэгэхээр яг эрх зүйн соёл төрөмс байгууллага энэ одоо нэг төрлийн гэмтэргийг илрүүлэхэд эм чимлэгийн ажилтнууд бас ямар үүрэг оролцоотой байгаа юм. Тэгээд энэ нь одоо хэр одоо хэрэгжиж байгаа юм бэ гэдэг дээр бас мониторинг хийсэн учраас энэ мониторингийнхаа үр дүн дээр тулгуурлаад гэмтэргийн илрүүлэлтэнд өөр бусад мэрэгчлэтнүүдийн оролцоо ямар байна вэ? Юун дээр анхаарах шаардлагатай вэ гэдэг дээр бид нарт товч мэдээлэх үү? Баярлалаа. За самцхан. Манай судалгаа бол яг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу эхнэлцээр тулгуурлан хийгдсэн байгаа. Тэгээд одоо бид нар судалгаа хийхдээ хүүхдийн эрүүл мэндийн тусламжийн одоо ажил үйлчлэгээ үзүүлдэг байгууллага хүчирхээлд хүрсэн хүүхдийг хэрхэн илрүүлж байгаа болоо одоо гомдол мэдээлэл ямар процессор өгч байна вэ гэдгээр мониторинг судалгаа хийсэн байгаа. Тэгээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь бол яг энэ хүчирхээлд хүрсэн хүүхдэд одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлэх төр тусгаалan журам бол өмнө гаргаагүй байж байгаа 19 оны 7 дугаар сараас эхлэн 3 журам мөрдүүлж ажиллаж эхэлсэн байлээ. Энэ нь болохоор хүчирхээлд өртсөн болон эрсдэл нөхцөлд байгаа хүүхэд ба эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэх журам үүн дээр одоо нийгмийн ажилтны эрх үүрэг 3-т нь болохоор амиа орлого хийж их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр хүрэгтэй ирсэн өсвөр насны хүүхдүүдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчлэгээний удирдамж гэсэн 3 журам батлан мөрдөж ажилласан байгаа. Тэгээд эдгээр журмуудтай бид нэр судалгааны хүрээнд танилцаад одоо хүчирхээлд өртсөн нь тогтоогдсон хүүхэд эмэгтэйчүүд ирсэн тохиолдолд эмнэлгийн ямар тусламж үйлчлэгээ үзүүлэх вэ гэдгийг маш сайн журмалсан байгаа мөртлөө одоо тухайн хүчирхээлд өртсөн байж болцшгүй хүүхэд ирсэн тохиолдолд ямар байдлаар илрүүлэлт хийх вэ гэдэг тал дээр нь арай одоо нэг хараахан одоо заавар байхгүй хараахан тийм тодорхой нарийн журамлагдаагүй байсан. Тэгээд бид нар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо яаралтай тусламжийн тасгийнхын 3 эмчтэй уулзалт ярилцлага хийх замаар одоо хүчирхээлд өртсөн хүүхэд ирэх юм бол ямар процесс явагддаг вэ гэдгээр уулзалт ярилцлага хийсэн байгаа. Тэгэхээр энэ процесс нь яаж явагддаг гэхээр хамгийн эхлээд эмчийн үйлчлэгийн явцад бэлгийн болон сэтгэл зүйн эсвэл бие махбодын хүчирхээлд өртсөн байж болцшгүй хүүхэд гарах юм бол одоо тийж сэжиглэх юм бол хүүхдээ асран хамгаалагчаас нь тусгаарлаад одоо бүтэн биеийн үзлэг буюу хүүхдийг бүрэн нүцгэлж
үзлэг хийдэг байгаа. Тэгэхээр хажуугаар асуумжаа наривчлан асуудаг. Тэгээд энэ бүтэн биеийн үзлэг болон асуумжаар одоо хүчирхээлд өрцөн гэдэг нь илүү тодорхой болох юм бол одоо харьяат үргэн цагдаагийн газар болон хүүхэд гэр бүл залуучдын хүчлийн төвийн дэрэгдэх 108 нөхцлөд дуудлага мэдээлэл өгдөг байгаа юм. Тэгээд энэ дуудлага мэдээлэл өгсөний дараа одоо хүүхдийн одоо эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ хүүхдийг тайвшруулах мөн одоо зөв мэдээлэл тухайн үед нь авахын тулд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үйлчилгээ бас үзүүлдэг. Энэ дээр эмнэлгийн нийгмийн ажилтны ажил үүрэг болохоор одоо хүүхдийн эрхийг хамгаалах бусад байгууллагуудтай холбоотой одоо хамтсан багтаа мэдээлэл өгөх тэгээд одоо эцэг их асран хамгаалагчид тухайн хамтсан багтаа холбоон зуучлах ажиллагааг үйл ажиллагааг хийдэг. Тэгээд эдгээр нөгөө хүчирхээлд өрцөн хүүхдүүд маань дараачийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа өсвөр үеийн клиникт ханддаг. Энэ өсвөр үеийн клиник гэдэг нь болохоор одоо эхнэл хасын хилтэс нэгж болон 2014 онд анх байгуулагдсан байдаг. Одоогоор болохоор яг өсвөр үеийн клиникт нэг эмч, нэг сувилагч ажилладаг. Одоо яг энэ сувилагчтайгаа хамт яг эхнэл хасын үндсэн сэтгэл зүйч болон нийгмийн ажилтнтай хамтарч ажилладаг байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд манай судалгаа болохоор ерөнхийдөө яг энэ өсвөр үеийн клиникийг байгуулснаас хойш буюу 14 оноос 18 оны тайлан дээр нь тулгуурлан хийгдсэн байна. Тэгэхээр энэ тайлангаас харахад болохоор 14-өөс 18 оны хооронд зөвхөн бэлгийн хүчирхээлд өртөж 192 хүүхэд ирснээс 191 нь эмэгтэй, нэг хүүхэд нь эрэгтэй байсан байгаа. Тэгээд нийт бэлгийн болоо одоо бусад төрлийн хүчирхээлд өртөж ирсэн хүүхдийг насаар нь авч үзэхээр 10 хүртэлх насны хүүхэд бол 44, 10-аас 16 насны 118, 16-аас 18 насны 50 хүүхэд байна. Тэгээд эндээс бидний тодтогч харсан юм нь юу гэхээр бэлгийн хүчирхээлд өртсөн охтын 28.6% нь буюу 55 охин жирэмсэлсэн байгаа. Тэгээд үүний 36.3% нь 13-аас 15 насны, 63.7% нь 15-аас 18 насны хүртэлх хүүхдүүд байгаа. Тэгээд энэ жирэмсэлсэн охтын 13.3% жирэмсний эхний 7 хоногтой буюу одоо нөгөө өөр хүндэлт хийлгэх боломжтой. Яг судалгааныхаа штэ бүх ингээд үр дүнг танилцуулахаасаа илүүтэй яг одоо юу гэдэг энэ илрүүлэлтэнд энэ эмч эмнэлгийн ажилтнуудын үүрэг оролцоон дээр анхаарах зүйл юу байна гэдэг дээр нь илүү зайлглаа. Тэгээд ерөнхийдөө бидний ажиглалтаар бол эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага буюу их нялхаас тэгээд цагдаагийн газар гэр бүл залуучдын хөгжлийн газар болохоор эргэх холбоотой ажиллах ёстой байвчиг энэ жоохон учир дутагдaltaй байна гэж ажиглагдсан. Яагаад тэгэхээр одоо тэндээс гарч байгаа асуудлууд нь болохоор эмнэлэгт ирсэн хүүхэд одоо эмчийн анхны үзлэгээр хүчирхээлд өртсөн гэдг нь тогтоогдохгүйгээр мэдэгдэхгүйгээр явж байгаа тохиолдол байгаа. Энэ нь одоо ямар учраас ингэж гарч ийн вэ гэхлээр одоо хүүхэд болон асран хамгаалагч нь гэмтэл хүртлийнхаа талаар худал мэдээлэх эсвэл одоо тэр хэсэг газрын зовоор нь хүчирхээлд өртсөн гэхээр шинж тэмдэггүй байх зэрэгс болоод эмч тэрийг одоо хүчирхээлд өртсөн байна гэд мэдлгүй явуулж байгаа. Энэ дараа нь яаж гарч ирж байгаа гэхлээр цагдаагаас одоо тэдний өдөр тийм нэртэй хүүхэд танаа дээр одоо ийм үйлчлэг хийгдсэн байна. Энэ нь гэмтэрийн хохирогч байсан болцсон байж магадгүй байна. Тийм болохоор одоо энэ хүүхдийн өвчний түүх буюу сториг биднэрт ингэж юу яач явуулаач гэсэн байдлаар ирдэг байгаа юм. Тэгээд мөн одоо нөгөө нэг за хүүхдэд илрүүлчлээ цагдаа руугаа мэдээлэл өгчлөө. Гэхдээ нөгөө хүүхд маань сэтгэл одоо амралтаараар эмчилгээ хийлгэх шаардлагатай тий дахиад тодорхой хугацааны дараа дахиад үзүүлэх шаардлагатай байхад ирэхгүй юу ячдаг алга болчдаг. Тэгээд хэсэг байж ирсний дараа одоо нэг 6 сарын дараа ч юм уу дахиад хүрээд ирдэг. Эрэхтэй болохоор нөгөө сэтгэл зүйн бүр маш хүнд хэлбэрч хилцсэн амиа ордлого хийж ирдэг.
Тэгээд нөгөө хүчирхийллийн шалтгаан нөхцөл нь арилаагүй байдаг. Яа тэгэхээр одоо нөгөө дундаас нь алуу болсон нийгмийн ажилтан маань араас нь болон эрэл сурал хийдэг гэж байгаа. Гэвч нөгөө цагдаатайгаа холбоогүй болчтой гэр бүл залуучдын үйлчлэгээ хамтсан багтаа бас холбоогүй болчтой. Энээс болоод нөгөө нэг илтрүүлсэн ч дахиад нөгөө цаад үр дүн хангалттай гарч ирэхгүй байна гэж ажиглагдсан. Тэгээд бид нар энэ дээр нөгөө нэг зөвлөмжтөр иймэрхүү зүйлийг гаргасан байгаа. Одоо хүүхдэд эхнэлгсэн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд болохоор хүүхдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна одоо яг илрүүлэлт дээр ямар арга замаар ямар зааварчилгааг дагаж эмчнэр асуумжаа ямар байдлаар бэлдэж хүүхдээ яг хүчирхийлэл өртсөн байна вэ гэдгийг илүү нарийн боловсронгүй болгож журмаа гаргаж мөрдүүлэх хоёр нөгөө өвчтний нэгдсэн мэдээллийн сангаас сайжруулах шаардлагатай. Зарим одоо нөгөө нэг яалтаа тусламж болон өсвөрийн клиник дээр ирсэн хүүхдүүд маань дахиад ирэхэд энэ хүүхэд дахиж ирж энэ гэдэг одоо мэдээлэл өмнө нь бүртгэгдээгүй байх жишээний байт юм билээ. Тэгэхээр өмнө нь бүртгэгдээгүй болохоор бид энэ хүүхэд дахин давтан хүчирхийлэлд өртөд ирээд байна гэдгийг бас мэдэх боломжгүй болчихж байгаа. Хоёрт нь болохоор одоо нийслэлийн цагдаагийн газар, гэр бүл залуучдын үйлчлэгийн газар эхнээс 3-аас бид нар тоон баримтуудыг авах энэ 3 байгууллага маань тоон баримтууданд зөрөөд байгаа юм. Тэгээд юунаас болоод зөрөөд байна вэ гэхэлэр жишээ нь одоо нийслэлийн цагдаагийн газраас тайлангаа гаргахдаа хүүхдийг овог нэрээр нь бүртгэж байгаа. Тэрнээс одоо энэ газраас дуудлага мэдээлэл ирсэн гэдгээр нь бүртгэхгүй. Одоо жишээ нь эхнэлгсэн үндэсний төвөөс тэдэн дуудлага ирсэн гэдгийг бүртгээгүй болохоор бид нэр ингээс нөгөө одоо эхнэлгсаас мэдээлэл өгсөн хүүхдүүд төр цаашаа гэмтэргийн шийдвэрлэлт нь ямар болж үр дүн гарсан бэ гэдгийг мэдэх боломжгүй хязгаарлагдмал болчиход байгаа. Тэгэхээр одоо илүү нөгөө бүртгэгтэй илүү дээл дэлгэрэнгүй бүртгэвэл одоо энэ дээр нөгөө мониторинг хийх боломжтой байна гэх ийм. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо мөн энэ чиглэлийн тоо мэдээлэл бүртгэл бол бас хангалттай нэг стандартны нэгдсэн байж чадахгүй байна гэдэг гол одоо дүгнэлтийг бид нарт хэллээ. Тэгэхээр одоо миний дараагийн асуулт дондуу өмгөөлөгч рүү чиглэж байна. Тэгэхээр дондуу өмгөөлөгчөөс асуух зүйл нь юу гэхээр ерөнхийдөө яг энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдийг яг энэ шүүхтээр хууль зүйн төсөлцөө үзүүлж өмгөөлж явахад тэ энэ хэргийг хянан шалгах явцад нь бас өмгөөлөгчийн төсөлцөө үзүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл гардгийг ялангуяа энэ хохирлыг одоо тогтоох, хохирол барагдуулах дээр ямар одоо бэрхшээл байгаа талаас нь биднэрт мэдээлэхгүй юу? Микрофон нэгдэг байна. За ингээд нийт судалгаа хийж бас сайхан судалгаа танилцуулсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд нийт оролцогчдод өдрийн мэнд хүргье. За ер нь бол хохирогчийн эрх ашиг хамгаалах, за хохирогчийн эргэж хэвийн амьдралд нь нөхөн сэргээх, за мөн очирсан хохирлыг нь барагдуулах гэх мэтийн энэ асуудалтаар бол өнөөдөр яг өмгөөлөгчийн хувьд аваад үзэхэд яг төтийлэн тийм хангалттай тэр дундаа одоо сэтгэл санааны хохирлыг бол бүрэн хэмжээгээр одоо манай шүүхэд бол барагдуулж чадахгүй байгаа. За үүний шалтгаан бол манай хуулинд ч байгаа, хуулийг хэрэгжүүлж байгаа хуульчид хуульчдч бас байгаа гэж ингэж би өмгөөлөгчийн хувьд хардаг. Ер нь бол хохирол үнэлгээний асуудлыг бүхэлд нь одоо үнэлдэг, тэрэнд нь таарсан одоо дүгнэлтийг гаргадаг. За тэгэхээр тэр дүгнэлтэндээ тулгуурлаад одоо хангалттай сайн шүүхийн хэмжээнд, нотлохонтын хэмжээнд үнэлээд явуулах энэ баримтуудыг ингэж бүрдүүлэх энэ явдал бол бас хүч дутагдaltaй байдаг. За гэвч гамаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч гэдэг бол маш тэнцэг. Тэр дундаа зөвхөн энэ хүүхэд хохирох биш, тэр гэр бүлийн бусад бүхэн гэр бүлийн гишүүдийг ингээ хамарчихдаг. Ингээ бүхэлдээ шокийн байдалтай ингээд энэ тодорхой хугацаа өнгөрдөг байхгүй юу? Тийм учраас энэ бүх байдлуудыг бол ерөөсөө заавал одоо баримт шаардаж тэр хүүхдийг одоо сэтгэл санааны хувьд нь одоо та нар сэтгэл зүйчээр яваад тэрнийхээ дараа 2 жилийнхаа дараа юм уу 6 сарынхаа дараа тэр сэтгэл санааны хохирол сэтгэл санаа хэвэн болсон гэсэн тэр баримтаа авчаад иргэний журмаар нэхэмжлээд ингийг шийдвэрлүүлээ гэдэг энэ асуудал бол маш харгсан. Гэтэл мөн манай эргүү хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд бол ерөөсөө гэмт хэргийн улмаас учирсан гэм хорийн асуудлыг бол энэ гэмт хэргийг
энийг шийдэх явцад л одоо давхар шийднэ. Түүнээс биш иргэний журмаар чич нэхэмжил гаргаж одоо асуудлыг шийдээг байхад иргэний журмаар нэхэмжил гаргаад асуудлаа шийдэж болохгүй байх талаар бол хуульчилсан байдаг тийм ээ. Эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дараа бол тун тодорхой заагаад өгчихсэн байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ насанд хүрээгүй хүүхэд гэр бүлийнхэн учирсан хохирлоо одоо тэр гин тэргийг одоо хэн хэдийн хугацаагаар хэрхэн яаж удаашруулна тийм ээ. Тэр бол ингээд бараг 2-3 жилийн асуудал болоод явцдаг. Нөгөө хүмүүс нь гинтрийг үйлдээгүй үйлдсэн, за тэгээ бутсан, давхсан, анхан шатанд бутсан, мөрдөн байцаалтанд бутсан гэх маягаар ингэж явсаар байгаад хохирогчд бол маш их ийм хохирол бол ерөөсөө дахин давтагдаа үргэлжлээл ингээд хохироод байдаг. За ингээ яг хуу энэ явцад мөрдөн байцаалтын явцад бол дамаа хохирлыг тооцох асуудалтаар бол төдийлөн тийм хангалттай ажиллагаа хийдгүй л дээ. Ерөөсөө л гэмт хэргийг илрүүлэх, тэр гэмт хэрэгт одоо тэр хүмүүсийг зөв зөвлөчлөх энэ асуудалтаар л ингэж анхаарна гэхээс биш. Үнэхээр энэ хохирцсон байгаа хохирогчийг одоо энэ мөрдөн байцаалтын явцад яг бодитоор одоо өнөөдрийн хүртэл гээд ихэд яг ийм хэмжээний хохирол гарсан байна. Тэрийг нь одоо гаргуулчих гэсэн ийм үнэхээр тийм сэтгэл наануу цаана юмнууд бол үнэхээр тийм хангалттай биш байдаг. За яг энэ дээр нь хөөцөлтий үнэхээр тэр талаар гайгүй тодорхой мэдлэгтэй энэ талаар бас хөөцөлтийг юм өмгөөлөгч бай гэж ингэж бодоход зарим тохиолдолд бол үнэхээр тэрийг одоо гим буруу тогтоогдоогүй ч гэсэн бодитоор энэ гим тэрэг үйлдэгдэх гэсэн ийм юмнуудыг ингээд нотлоод явчих баримтууд бол хангалттай байдаггүй. Тийм учраас миний бодлоор бол дамаа ийм бага насны хүүхэд за мөн одоо энэ эмзэг ийм хохирогчд гэж хэлж болох үс энэ нөхцөл байдалд бол хамгийн минимумд нь энэ хүмүүс сэтгэл санааны хувьд ийм сэтгцийн хувьд ч байдаг юм ийм одоо хохирол учирсан байх нь бол баараггүй. Энийг бол ингээ ярихад бол шүүгч нар, прокурор, мөрдөгч аль нь ч маш их сэтгэл санаагаар эмзэглэж ингэж хүлээж авдаг нь харагддаг байхгүй юу. Гэтэл бодит байдалтай тэр хохирлыг ингээд энэ бол үнэхээр ийм хэмжээний байгаа. Энэ хүмүүс одоо нэг 5 сая төгрөг нэхэмжилсэн байна. Энийг чинь бид нар үнэлцгүйгээр нэхэмжлэхгүй байгаа байхгүй юу. Иргэний хуулийн 505, 506, 499 гэх мэт энэ үндэслэл бүхэн юмнуудыг ингэж бариад ингээд яхад баримт нь байхгүй. Энийг бол одоо шийдэх юм боломжгүй байна. Зөвхөн ийм баримттай байгаа. Тэр нь хамгийн юу нь ийм авсан баримт байна. За эмнэлэгт хэвчсэн бол тэр баримт байж байна. Ээж нэг ажилтай байсан бол нэг хэд хоног хараад ингэ байжсэн бол тэрний цалин байна. Гэх мэт ийм материалын юмнуудыг л ингэж бодтоор ингэж харж ингэж яадаг. За сэтгэл санааны хувьд энэ хүүхэд бол ерөөсөө хичээлдээ яваагүй одоо ингээд айцтай тэр битгийл сэтгэл зэрүүл мэндийн үндэсний төвөөс чинь ингээд юу гаргаад өгсөн дүнс гаргаад өгсөн байгаа. Өнгөлөгч нь хүсэлт гаргаад одоо ингээд энэ сэтгцийн хувьд ямар хэмжээнд одоо байна. Энэ бол гэмт хэргийн дараах стрессийн байдалтай байна гэд ингээд дүгнээд ингээд өгцөн. Тэгээд тэр дүгнэлтэн дээр нь тодорхойлоод одоо тэр дүгнэлтэн дээр үндэслээд за энэ хүн бол үнэхээр энэ хүүхэд бол одоо нэг хичээлд ээж яваа байлаа, дуурах ач бүр боллоо тийм ээ. Ингээд амьдрал тийм ихтгэл үнэмшилгүй цаашдаа одоо хүн бол төлөвшөлт нь үнэхээр хортой ийм байдлууд бий болоод байна гэд. Гэтэл хэрэг ойлгоод байгаа байхгүй юу? Монгол хүн үнэхээр яг хүнийхээ хувьд бол ойлгоод байгаа. Гэхдээ энийг ингээд шийдэхэд айгүй эргэлзээтэй байна. Иргэний журмаар чич нэхэмжлээ гээл ингээл энэ нөгөө хууль зүйн хувьд мэдлэг хангалтгүй байгаа. Мөн амжиргааны хувьд эдгээр чинь айгүй төвхтэй хүмүүс ихэнх нь бас байдаг. Тийм учраас эдгээр иргэний журмаар эргэж яваад тэр хохирлыг төлөвлөхийн төлөө хүчин зүтгээд ингээд явахдаа маш хойрог чадахгүй баг. За хууль ёсны төлөөлөгчийн хувьд яг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол ихэнхдээ ээж нь эсвэл одоо тэрний нэг хин байдгийг эгч нь байдаг юм уу одоо асар хамгаалагч нь ингээ байлаа гэхэд энэ хүнийг одоо гэмтлэгт оруулаад яах вэ гэдэг байдлаар нөгөө хүнийхээ өмнөөс за одоо гомдлгүй саналгүй хохирлгүй бид нар одоо ингээ болно гэдэг. Ингээ тэр хүүхдийг ерөөсөө ингээ хинээс ч юугүй болгоод ингээ хамааралгүй болгоод ингээ хой хүнийх нь хувь тэр хүн өөрийгөө эрх ашиг хамгаалаад явах чадваргүй юм байхад бол ингээ орхидуулчихдаг. Тийм учраас манай хуулинд бол насан туршаагүй болоод төгслийн бэрхшээлтэй хүмүүсийг заавал өмгөөлөгчтэй байна. Насан туршаагүй хүүхдийг заавал хууль ёсны төлөөлөгчтэй байна гэдэгтээ нэгэн адилаар энэ хүний хүнд бодит учирсан байж байгаа яг ийм насандаа ийм гэмт хэрэгт ийм нөхцөл байдалтайгаар ингээд гэмтэргийн хохирч болсон бол энэ хүнд одоо хамгийн багадаа гэхэд ийм хохирол бол гэмт хэрэг гарсны дараа илэрсний дараа нин даруй гэдэг ч юм уу тодорхой хугацаа заадаг ч юм уу ийм байдлаар ийм хэмжээний юу нөхөн төлөвлөнеч гэдэг юм уу ийм байдлаар ингэж хуульчлахгүйгээр бол энэ бас цаашдаа энэ асуудлыг цаашдаа юу яах төвхтэй. За хоёрдугаарт бол тэр хохирлын үнэлгээ хийдэг одоо нэг ийм
бас нэг газрууд байна. Одоо зүгээр энэ газар мазраа хүндсэн улсууд бол очиод тэр хүмүүсээр очиод тэр газрыг ингэж үнэлүүлээд одоо тэнд нь шинжээс мэнжээс томилуулаад ингэж чинь. Тэгээд яг тэрнтэй нэгэн адил одоо хохирол үнэлгээний институт гэдэг нэг байгууллагыг би бол олсон байхгүй юу. Тэгээд би тэр хохирол үнэлгээний институт гэдэг нь ямар үүрэгтэй юм бэ гэх тэрнийх нь тайлбар янз янзын юм танилцж хагаад нэг хүүхдийн имийг ингэж дүнс гаргуулахаар энэ мэрэгжлийн хувьд хэр одоо чадамжтай хэр юутай юм боломжтой энэ юугаар нь яаж өгөөж яг хөө тэр ажилтнанд бас дэмжлэг үзүүлээд нөгөө хүмүүс нь ч одоо гаргасан юм үн төгрөгийг ингээд төлөөд ингээд яавал ямар байдгийг ингээд гаргуулсан. Гэсэн ч энэ баримтыг бол миний хувьд үнэлээд үзэхэд бол манивсын нөгөө хэд хэдэн баримт ингэж аваачиж өгвөл энэ баримтандаа тулгуурлаад бид энийг нэхэмжилж байгаа юм. За энэ дүгнэлтэн дээр нь тодорхойлоод бид сэтгэл санааны хохирлыг одоо ингээд 506-аар одоо энийг эрүүл мэндийн хувьд бид нэр юутай гэж үзэж штэ. Хохирол учирсан гэж үзэж штэ тэр хүүхдэд. Тийм учраас энэ хүүхэд ажил хөдөлмөр эрхэлдэг хөдөлмөр хөлсний доод хэмжээг өдрөөр нь өнөөдрийн хүртэл гинтэр гарснаас хойш ийм байна гэд ингээд үнэлээд ингээд нэхэмжлэгээс бол арай боловсронгуй бас нэг ийм өдөр хоногоор нь коэффициентлоод яагаад гэнэ ингээд үнэлээд ингээд өгсөн ийм юмыг ингээд баримтлуулаад ингээд шүүхэд ингээд өгөхөр зэрэг мөн л адилхан тэр нөгөө энийг одоо практик төдийлөө хэрэгжилж заншаагүй нэгдүгээр хоёрдугаарт бол тэр хүмүүсийн хохирлыг үнэхээр энэ хүний хохирлыг нэг барагдуулъя да энэ бол хохирогч шүү. Энэ бол манай нийгэмд учирч байгаа тулгамдсан асуудал шүү гэдэг талаар хандахгүй. За энд байгаа тэр баримтуудаас үнэхээр л яавны нэг хэдэн баримттай байгаа юмнуудын шийдэл бусад юмнуудыг ингээд шийдэж чадахгүй байгаа явдал бол манай хуультай одоо хуульчдын энэ хохирогчийн эрх ашиг хамгаалах тал дээр анхаарал хандуулж байгаа байдалтай ялтгүй холбоотой л гэсэн юм бодолтой байгаа. За баярлалаа. Тэгэхээр одоо бол яг үхээр манай энэ хилцүүлэгт оролцож байгаа хүмүүс бас Facebook-оор шууд үзэж байгаа хүмүүсийн зүгээс асуулт асуух, өөрийн санал хүсэлтийг хэлэх боломжтой ингээд юм цаг эхэлж байна. Тэгээ та бүхэн одоогор бол яг нөө чат боксон дээр асуулт ирээгүй байгаа учраас би бас энэ энхүүл судлаач тодорхой асуулт тавья гэж бодож байна. Зүгээр ер нь бол яг үхээр зарим улс оронд яг хүчингийн гэмтэргийн хохирогчд хүн элцэх хугацаа хамгийн багын жил 20 жил ч юм ингээд тогтоогод яагаад ингэж тогтоож байгаа юм бэ гэхээр яг тэр даруйда хүн өөрөө энэ асуудлаа хохирлоо барагдуулах гэж явах нь сэтгэл зүйн болон бусад талаараа ерөөсөө бэлэн биш байдаг. Тэгэхээр харьцангуй ингээд тодорхой насанд хүрээд өөрийнхөө эрхийг хамгаалах тэр түвшинд очиход энэ хохирлоо барагдуулахаар нэхэмжлэх эрхийг нээж өгөх үүднээс бас юм тусгайлан юм тусгай одоо юм нөө зохицуултыг хийж өгсөн энэ төр гэсэн тийм туршлагууд байдаг. Тэгэхээр энэхүүл судлаачийн хувьд бол бас яг энэ одоо гэдгийг эрүүгийн хууль, эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад ямар өөрчлөлт бас оруулах замаар яг энэ бага насны хүүхдийг алах хүчин дэх гэмт хэргийг хэрэгт одоо ял шийтгэлийн бодлогыг илүү боловсронгуй болгож сайжруулах, дээрэс нь хохирогчдыг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэгээс урьсан сэргийлэх боломж бүрдэх вэ гэдэг дээр бас бодлоо хуваалцаач гэж хэлмээр байна. Тэг хамгийн гол нь яагаад энэ асуудлыг гаргаж ирж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө шинэ эрүүгийн хууль, эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн даруйд нэлээд тийм хүчтэй гарч ирсэн нэг зүйл бол юу гэхээр энэ төрлийн одоо гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл бол илүү хөнгөрчлөө гэдэг тийм нийгэмд мессеж бол олон хүмүүс бол хүргэсэн байгаа. Тэгэхээр яг үүнтэй холбогдуулаад түрүү бол яг танилцуулга дээр гарч байна те ял шийтгэл ийм бодлого хөнгөрсөн гэхээсээ илүү зарим тал дээр бас чангарсан тал чиглэгдэж байна гэд гэтэл харин яг шүүхээс энэ төрлийн одоо гэмтэрт оногдуулж байгаа ял шийтгэлийн нөхцөл байдал бол харьцангуй хөнгөн байна гэсэн нэг тийм дүгнэлт бол хэлсэн. Тэгэхээр яг үүнтэйгээ холбогдуулаад энэ одоо нэг эрүүгийн хууль болон бусад хуулиудад ямар одоо нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай юм бэ гэдэг дээр бодлоо хуваалцаач гэж хэлмээр байна. Тэгээд бусад оролцогчид зочдыг бас санаа оноогоо бид нартай хуваалцаач гэж хүснээр байна. За баярлалаа. Тэгээд энэ яг харахгүй бас нэг шүүмжлэлд өртсөн асуудал бол энэ ялангуяа бага насны хүүхдийг хүчнэтсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого суларсан. Үүнтэй холбоотойгоор хүчнэтэх гэмт хэргийн одоо тоо огцом өссөн гэсэн ийм шүүмжлэл бол олон нийтийн зүгээс ирдэг. За статистик судалгааг аваад үзэх юм бол 2016, 15 онуудад бол хүчнэтэх гэмт хэрэг нэг Монгол улсад нэг 320-оос нэг 400 орчим бол бүртгэгдэжсэн байдаг. За өнөөгийн байдлаар аваад үзэхэд бол энэ төрлийн гэмт хэрэг бол жилдээ бол одоо хамгийн багадаа 700-аас дээш одоо хавцаа бол бүртгэгдэж байгаа.
бүртгэж байгаа. Тэгэхээр энэ юутай холбоотой байсан бэ гэхээр хэд хэдэн зүйлтэй холбогдож байгаа. Нэгдүгээрт бол энэ шинээр баталсан 2017 оны эрүүгийн хууль дээр хүчинтэг гэмт хэрэг гэж юу вэ гэдгийг бол илүү наривчилж бол тодорхойлж өгсөн. За илүү наривчилж тодорхойлж өгөхдөө энэ бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэгэлсэн үйлдэл гэдэг энэ нэр томьёог бол гэмт хэрэгт тооцохоор бол хуульчилж өгсөн. За ингэж хуульчилсантай холбоотойгоор бол за одоо бага насны хүүхдийг бэлгийн харилцааны шинжтэйгээр одоо оролцсон тохиолдол болгон бол гэмт хэрэг болж одоо бүртгэгдэж байгаа ийм асуудал байна. За энэтэй холбогдуулаад бол статистик үзүүлэлтүүд бол харьцангуй одоо өссөн. За тэгэхээр энэ бол өөрөө энэ нуугдмал байсан гэмт хэргийг урд нь одоо юу гэдгийг бэлгийн харьцаанд ороогүй учраас гэмт хэрэг биш ч гэдэг юм уу. Эсвэл бэлгийн харьцааны шинжтэй ямар нэгэн үйлдэл хийхэд энийг одоо төгссөн гэмт хэрэг биш байна гэдэг үүднээс бол бас бүртгэдэггүй байсантай холбоотой гэж тайлбарлах нэг одоо боломжтой байна. За нөгөө талаасаа шүүмжлэлтэй хандах юм бол одоо энэ удаа дараа хүчинтэг гэмт хэрэг үйлдсэн. За ялангуяа 2-оос дээш удаа урт хугацааны туршид одоо энэ хүчинтэг гэмт хэргийг үйлдээд илэрсэн тохиолдолд оногдуулах ялын бодлого бол өмнөх хуультай харьцуулахад харьцангуй бага болсон. Өөрөөр хэлбэл нэг дунджаар нэг 15-аас 16 жилийн ял оноодог. За мөн одоо цаазаар авах ялын оронд хэрэглэнэ гэж хуульчилсан бүх насаар хорих ялаа одоо хэрэглэхгүй байгаа зэрэг ийм одоо нөхцөл байдлууд бол илэрж байгааг бол хүлээн зөвшөөрөхөөс арга байхгүй. За гэхдээ энийг ингээд аваад үзэхээр шүүхэн шийдэх тогтоол шүүхээс яаж шийдвэр гаргаж ийнэ гэхээр мөн ялгаа авахгүй түрүүн одоо дандаа өмгөөлөгчийн хилдэг шиг ихэнх тохиолдолд одоо хохирогч нь хууль ёсны төлөөлөгч нь ар гэр нь одоо юу ээж нь байдаг. За түүнтэй холбогдуулаад энэ хүчинтсэн гэмт хэргийн одоо гол одоо субъект нь өөрөө одоо гэр бүлийн гишүүд нь байдагтай холбоотойгоор ямар ч гомдол санал байхгүй аль болох одоо бид нарыг одоо хөнгөлөлтөй авч үзээч. За одоо энэ хүн шорондоо очихоор үүдгийн бид нар одоо амьдрахад хэцүү хүндрэлтэй болно. Одоо бид бүхэн бол цаашдаа дасаа зогцоод ингээ амьдрчин гээд ийм янз бүрийн одоо шалтгааныг хилээд бол шүүхтэр энийг бол хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож хэрэгэлсэнтэй холбоотойгоор энэ гэмт хэргийн бол ял оногдуулахтай харьцангуй одоо тийм хөнгөн гэх юм уу одоо тийм нэг тий ял оногдуулаад байх ийм тал бол бас байгааг анхаарах нь зүйтэй юм шиг байна. За хоёрдугаарт бол нэгэнт энэ эрүүгийн одоо энэ хариуцлах юм одоо бодлого ялын бодлого гэдэг зүйлийг авч үзэхийн тулд түрүүн одоо хэлсэн энэ бол цогц ойлголт. Нэгдүгээр төөн хэлцэх хугацааны тухай асуудал байгаа. Тэгэхээр одоогийн бол 40 төгөлдөр мөрдөж байгаа хуулиараа бол оногдуулж байгаа ялын хэмжээнээс хамаарат энэ бол 15 жил хүртэл одоо 12 жил хүртэл одоо хөөн хэлцэх хугацаа бол байдаг. Гэтэл өнөөдөр хохирогчдын маань бол хамгийн бага одоо хохирогч бол энэ судалгаагаар бол 6 настай хүүхэд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд одоо 12 жилийн дараа гэхэд хөөн хэлцэх хугацаа дуусахад нэг 18 настай болох ч юм уу те. Энээс ч одоо олон одоо хохирогчнор бий болж байгаа энэ тохиолдолд хөөн хэлцэх хугацааг илүү одоо урт хугацаатай. Зарим тохиолдолд бүр тоолохгүй байх. Эсвэл бол анх энэ гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гарсан үеэс эхэлж энэ хөөн хэлцэх хугацааг одоо тоолох те үйлдэгцэн өдрөөс биш гомдол гаргасан өдрөөс нь эхэлж тоолдог одоо ийм тогтолцоо бас одоо байна. Тэгэхээр энэ хөөн хэлцэх хугацааны асуудлыг бол тэр эрхээс эргээлгэх энэ хэргийг одоо мөн одоо эрүүгийн хариуцлага гарцаагүй байх үүднээс бол ялангуяа хүчинтэг гэмт хэрэг дээр бол их урт тавьж байгаа бол улс орнууд бол байна. Жишээлбэл одоо энэ бүгд найрамдах Солонгос улс байна. За Шинэ Зеланд гэдэг энэ улс байна. Эднүрт бол илүү одоо тийм нарийн одоо хатуу бодлогоор авч үзэж байгаа. За дараагийн нэг асуудал бол энэ хүчинтэг гэмт хэрэг үйлдээд ял эдэлдэг. Ял эдэлж явах явцдаа хугацаанаас өмнө зарим нь тэнсэн судлагдаад гараад ирдэг. За мөн энэ ялгаа авахгүй тэр нөгөө ар гэрийнхэнтэй ярьдаг хохирлоо бүрэн барагдуулсан зам байдал нь одоо засарч хүмүүжсэн тодорхой хугацаагаа эдэлсэн гээд ингээд гараад ирдэг. Гараад ирснийхаа дараа мөн энэ төрлийн гэмт хэргийг давтан үлдэх тохиолдлууд бол бас байдаг. За мөн яг түгээмэл биш ч гэсэн цөөн тооны хэрэгүүд дээр бол мөн одоо тэнсэн харгалзах ийм одоо шинжтэй эрүүгийн хариуцлагын арга хэмжээг бол ялангуяа 2015 оноос өмнө бас түгээмэл хэрэгэлдэг байсан байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ ял хойшлуулсан хугацаанд бол энэ төрлийн гэмт хэргийг бол өвөлдөх одоо ийм одоо тохиолдол хандлагууд бол байна гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр бол цаашдаа бол энэ бага насны хүүхдийг өчнөдөж байгаа энэ гэмт хэрэг энэ эрүүгийн одоо хариуцлагын энэ бодлогыг бол аль болох одоо чангаруулж системээр нь одоо энэ бол үр нөлөөтэй ажиллах ийм тогтолцоог бол
бүрдүүлэх бол зайлшгүй шаардлага байгаа. За одоо бол яг хоо ерөнхийдөө бол гайгүй явж байгаа ч гэсэн бол энэ зарим нэг шүүмжлэлттэй одоо тохиолдлууд байгаад байна. Тэгэхээр энэ бол зарим тохиолдолд тэр ар гэрээс нь одоо салгах, ар гэрээс нь хамааралгүйгээр одоо тэр хохирлыг одоо тооцож тодорхойлдог, хэргийг одоо мөрдөж шалгадаг. За хугацаанаас өмнө тэр тэнсэн судлах хэсэг асуудлыг түрүүн дандаа өмгөөлөгчийн ярьдаг шиг тэр өөр одоо аргачлалуудаар тогтоосны үндсэн дээр бол энийг судлаж байх нь бол илүү одоо өөр нөлөөтэй болох юм аа гэж ингэж үзэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр Баттуулгийн оролцогчийн зүгээс өөрийн саналыг хэлээд бас асуулт асуусан байна. Тэгэхээр энийг танилцуулъя. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг дээр ажилладаг мэрэгсэн өмгөөлөгчтэй хамтарч ажилласан уу? Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарсан бол эдгээр өмгөөлөгчд ханддаг болж байгаа. Учир нь хүүхэдтэй ажилладаг өмгөөлөгчд хэрэгцээтэй байдаг. Эдгээр өмгөөлөгчд сэтгэл санааны охирол барагдуулсан практик байгаа шүү. Сэтгэл зүйчээс тодорхойлт аваад цаашаа хэдэн цагийн эмчилгээ авах хэрэгтэй. Сэтгэл зүйчин цагийн үс хэд байгааг нэгтгээд эрүүгийн эргийн шүүхийн явцад гаргаад өгдөг практик бол байгаа гэд практикаа танилцуулсан байна. Тэгээ асуулт нь болохоор хохирогчдын сэтгэл санааны охирлыг барагдуулсан тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хоёрдугаарт нь өмнө нь Нийт энгийн форумын төслийн хүрээнд хүүхдийн эсрэг хүчингийн гэмтэргийг шийдвэрлсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээнээс юугаараа ялгаатай вэ? Баярлалаа гэсэн байна. Энэ асуултанд инхүүл судлаачаас болон чиглэж асууж байх шиг байна. Тэгээ бас дондоо өмгөөлөгч оргил чимэг судлаач нарын хувьд яг саяны хуультай холбоотой мөн одоо захиргааны практикт ч гэлээ гэсэн оруулах шаардлагатай саналууд байл хэлэх боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. За инхүүл судлаач. За баярлалаа. Тэгэхээр өмнө хийжсэн судалгаа энэ хүүхд судалгаануудаас бол дараах одоо шинжээрээ ялгаатай байгаа. Энэ юу гэхээр өмнө нь бол насан туршаагүй хүнийг хүчндэх одоо бэлгийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн одоо судалгаануудыг бол хэд бол хийсэн байдаг. За нээлттэй нийгэм форум, улсын ерөнхий прокурорын газар ч гэдэг юм те эднээс бол хийсэн байдаг. За энэ судалгааны гол онцлог юу вэ гэхээр бага насны хүүхэд буюу 14 наснаас доош настай хүүхэд энэ бэлгийн хүчирхийлэл хүчингийн гэмт хэрэгт хохирсон. За мөн нэмээд өмнө нь огт хийгдэж байгаагүй бага насны хүүхдийг алах тохиолдлуудын одоо шалтгаан нөхцөл түүний одоо хор уршиг за шүүхээр одоо ял шийтгэл оногдуулж байгаа байдал дээр бол голчлон дүн шинжилгээ хийж ажилласан байна. За тэгэхээр энэ хүрээнд бидний судалсан энэ 105 хэргийн материал дээр бол одоо сэтгэл санааны хохирлыг бол шийдсэн кейс бол байгаагүй. Магадгүй энэ кейсүүдээс гадуур одоо тийм тохиолдол гарсан байхыг бол үгүйсэхгүй. Яг энэ судалгааны ажлын хүрээнд бол тийм одоо үр дүн бол илрээгүй байсан. За баярлалаа. Асуултанд тодорхой хариулчлаа. Тэгэхээр энэ дээр бас нэг юу орж ирсэн байна. Тэрний юу гэхээр хүүхэд тохирогч болсон гэмт хэрэг зөвхөн улсын яллагч төдийгүй иргэний нийгмийн байгууллага, иргэний нэхэмжлэгч эсвэл бусад байдлаар оролцогч болох боломжийн талаар судалгаанд хүндснөө. Одоогоор бол одоогийн хуулиар бол энэ боломжгүй байгаа гэж саналаа хэлсэн байна. Мөн Базар сад Сүхбаатар Хүний эрхийн үндэсний комиссаас Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд гарсан хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон хэргийн талаар анхааралтай авч ажиллахыг хүсье гэсэн хүсэлт гомдол маягийн мэдээлэл байна. За тэгэхээр яг энэ асуултанд бас инхүүл судлаач хариулаад дундаа өмгөөлөгч бас нэмж хэлэх зүйл байвал хэлээд оргил чимэг судлаач бас санал байвал хэлээд тэгээд өөр асуулт гарч ирэхгүй л ерөөхдөө хилцүүлэг өндөрлөх тишээ хандах гэж байна гэж ойлгож байна. За тэгэхээр Базар сад Сүхбаатар гэсэн оролцогчоос ирүүлсэн асуудлын хүрээнд энэ хизээ гарсан ерөн хэрэг болоо. Ер нь бол мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа байх гэж ойлгож байна. Энийг комиссийн зүгээс бол одоо холбогдож тодорхой одоо анхаарал тавьж хэрэг хан шийдвэрлэх ажиллагаанд нь бол тэр хүүхд хамгааллын асуудлын тал дээр бол анхаарал тавьж ажиллах болно. Энэ талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. За хоёрдугаарт бол тэр хүүхэд тохирогч болсон баасан жаргал оролцогчийн хариулт асуултанд бол за энэ судалгааны ажил бол бас яг юу руу бол голчилсан бэ гэхээр нэгдүгээрт энэ 2017 оны эрүүгийн хууль батлагдсны дараа бол 1 жил за бараг 2 жил орчим бол энэ хүүхэд болон бага насны хүүхдэд хүчнэтсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлого бол эрс суларсан.
энэ суларсантай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг маш ихээр гарч байна. Тийм учраас юу гэдгийг за энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах одоо ял оногдуулах нь зүйтэй гэсэн ийм одоо маш олон одоо асуултууд нийгэмд гарч ирээд энэний хүрээнд бол энэ одоо энэ шүүмжил гараад байсан. Тэгэхээр яг энэ шүүмжиллүүд 2017 оноос хойш шийдэгдсэн хэрэгүүдийн одоо кейсүүд дээр аваад үзэхээр үнэхээр одоо ялын бодлого нь сулраад тэмтэй холбоотойгоор энэ гэмт хэрэг бол өсөөд байна уу үгүй юу гэдгийг бол бас одоо судлахад бол гол асуудлууд бол чиглэсэн ингэж хэлмээр байна. За энэ хүрээнд бол бид хүн тэр бүхий л одоо талаас нь тэр үлдэж байгаа шалтгаан нөхцөл хохирол нөхөнд төлөвлөж байгаа ажиллагаануудыг бол бас одоо судалж үзсэн. Тэр энэ ялангуяа энэ хохирол нөхөнд төлөвлөж байгаа асуудлуудыг бол бүр одоо нэг бүрчлэн бол дэлгэрэнгүй судлаад энэний учир шалтгаан энтэрлүү бол энэ судалгааны ажил бол төдийлөн бол ороогүй. Үнэхээр одоо тэр ялын бодлого бол энэ гэмт хэрэгтэй одоо тохирсон байна уу үгүй байна уу гэдэг рүү бол илүү бол чиглэсэн юм гэж хариулъя. За юуны хувьд бол тийм сэтгэл зүйн дүгнэлт гаргуулад тэгээ сэтгэл судлаачаар одоо зөвлөгөө авахуулаад тэрний одоо хугацааны хэдийн хэмжээний мөнгө төлөв гэсэн баримтаар бол бас ганц нэг хэрэг шийдэгдэжсэн. Үнэхээр тийм. Гэхдээ энэ бол яг тэр баримтын нь одоо жишээлбэл би 11 сая төгрөгийн сэтгэл санааны хохирол ингээ учирчаад байна. Түүнээс одоогийн байдлаар бид нэр сэтгэл зүйчээс зөвлөгөө аваад одоо нэг 900 хэдэн төгрөгийн мөнгөө төлчөөд байна. Тэгэхээр зэрэг энэ баримтын хэмжээнд л ингээ шийдэж байгаа л да. Ер нь бол баримтаа авал авчаад ингээ шийдээ гэж байгаа. За яг зарим тохиолдолд бол үнэхээр ингээд нөгөө тал одоо жишээл гэмт хэрэг үйлдсэн талаас бол энэ хохирлыг бол бид нэр төлчихё тий одоо дамаа 2015 оны хууль 2017 онд шинээр ингээд мөрдөгдөд явах үедээ бол эхний үедээ бол тодорхой хэмжээнд хохирлыг төлөвлөх талдаар бол илүү төлөхөө анхаарч ирсэн шүү дээ. Ер нь бол хохирол төлөгдөхгүй бол бас асуудал хүндрэх юм байна. Ял шийтгэл хүндрэх юм байна гэдэг агуулгаар бол тодорхой хэмжээнд бол бас төлжсэн практикуд бол байгаа. За миний хоёр ч кейс бол бас яг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн тухайд бол Монгол сэтгэл судлалын хүрээлэнгээс энэ юуны сэтгэл зүйн дүгнэлт гаргуулад тэн дээр сэтгэл санааны хохирол гээд бас мөнгийг бол гаргуулж ирсэн. Гэхдээ яг одооний өнөөгийн практикт бол энэ юу бол төдийлөн тэр хүн болгонд тийм ээ дамаа энэ чиглэлийн асуудлыг төдийлөн сайн мэдэхгүй за мөн өмгөөлөгч авч амжаагүй байгаа мөн ингээд нийтлэг байдлаар бол энэ хохирол төлөх асуудалтаар бол маш тийм ээдрээтэй төвхтэй асуудал хугацаа алдсан ийм юу байгаа учраас би энийг бол илүү төлхөө нөгөө анхаарах асуудал гэдэг дээр нь илүү төлхөө одоо хандаж ярьлаа гэдгийг бас хүмүүс ойлгоно хаа. Тэрнээс биш бас цөөн хугацаагаар тодорхой хэмжээний баримтуудад тулгуурлаад сэтгэл санааны хохирлыг ор үндэсгүй ерөөсө гарахгүй байна гэж ингэж хэлж байгаа зүйл бол биш тодорхой хэмжээнд бол бас барагдуулж байна. Гэхдээ энэ бол дамаа энэ төрлийн өнөөдрийн бидний энэ хилцүүлгээр яригдж байгаа асуудлын хүрээнд бол энэ бол одоо бага насны хүүхдийг илт хохироосон одоо цаашдаа хүн болж төлөвшөлт нь гүн хор хохирол учруулсан тэр хүүхдийг яа хизээч нөхөн сэргэхгүй байхаар ийм одоо нөхцөл байдал бий болоод байна гэдэг юмдаар л илүү төлхөө ярьлаа гэж ингэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бас оролцогчдын зүгээс биднэрт хоёр санал бол ирсэн байна. Нэг нь болохоор яг энэ сонгон харган дүүргийн шүүхтээр 2016 онд бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэргийн хохирогчид 5 сая төгрөг гаргуулж шийдвэрлсэн сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг гаргуулж шийдвэрлсэн ийм бас туршлага байгаа гэдгийг хуваалцсан байна. За Amnesty International алтан туяа Европын улс орнуудын хэмжээнд 40 дахь гэмт хэргийн талаар хийсэн Amnesty International-ийн судалгааг бас та бүхнийг олж үзээрэй гэж холбогдох линкийг бол бас энд тавьсан байна. Тэгэхээр энэ хилцүүлэгт оролцож байгаа хүмүүс бас энэ линкийг орж үзээд бас бусад улс орнууд энэ төрлийн гэмт хэрэгт ямар одоо яшид хөлийн бодлого авч хэрэгжүүлдгийн хохирогчийн хохирлыг эрхэн барагдуулдаг юм бэ гэдэг дээр бас туршлагыг судлах боломжтой байна шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ үндсэндээ бол яг хөөхөр өнөөдрийн ингээд бидний гол одоо хэлэлцэж та бүхэн танилцуулах хэрэгтэй байсан судалгааны тайлан манд танилцуулагдлаа.
Мөн энэ чиглэлээр өөр бусад бас тодорхой судалгааны ажлууд байгаа гэдэг дээр бас та бүхэн мэдээлэл авлаа. Тэгэхээр цаашаа бас энэ чиглэл дээр санаа сэтгэл тавьж оролцож байгаагийн хувьд бол бас үргэлжлүүлээд судалгаа хийж явах гэж байна. Өнөөдрийн энэ судалгааны хүрээнд танилцуулагдсан мэдээлэл судалгаа та бүхэнд бас хэрэгтэй ач холбогдолтой байсан байхаа гэж бодож байна. Тэгээд миний хувьд бас яг энэ манай хөтөлбөрийн зүгээс энэ 7 хоногт болох 2 одоо гол үйл явдлыг бас танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. Түрүү хэлсэн энэ хохирлыг барагдуулах үндэсний тогтолцоо шудраг хэсэг сэргээн тогтоох нь гэдэг энэ цуврал хилцүүлгийн хүрээнд маргааш 15-аас 16 цаг 30 минутын хооронд бид нар өршөөлийн хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээгээ танилцуулах гэж байгаа. Тэгээ та бүхэн мэдж байгаа юу гэхээр улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдсан 100 жилийн тохиолдуулаад бас тодорхой өршөөл хууль одоо яригдж байгаа. Тэгээ энэ цаг үед бид нар өмнөх өршөөлийн хуулиуд дээр бас юун дээр алдсан юм бэ, юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг дээр та бүхэнд бас маргаашийн судалгааны тайлан бол бас нэлээд ач холбогдолтой байх болов уу гэж бодож байна. Тэгээ нөгөө талдаа өршөөлийн хуулийн нөгөө талд нь юу гардаг вэ гэхээр нөгөө гэмтрэг үйлцэн этгээдийг өршөөчдөг. Гэтэл нөгөө хохирогчдын хохирлыг барагдуулахтай холбоотой асуудлыг энэ хуулиуд маань авч үзэхгүй ингээ орхичдаг нэг тийм тал байдаг. Тэр энэ асуудлаар бол яг үгээр маргаашийн судалгааны тайланд бол тодорхой дурддагдах учраас та бүхнийг бас манай маргаашийн хилцүүлэгт орж ирж энэ асуудлыг бас сонирхосоо гэж хүсэж байна. За дараагийн нэг үйл ажиллагаа нь болохоор Хүний эрхийн үндэсний комисстай нээлттэй нийгмийн форум 2013 оноос эхлээд хийж эхэлсэн Хүний эрхийн тухай ярилцъя гэдэг юм ярилцлага байдаг. Тэгээ энэ ярилцлага маань 8 дахь жилдээ ингээ үргэлжилж байна. Тэгээ бид нар цар тахал гарсантай холбогдуулаад цагийг үдээс хойш болгоод дээрэс нь цахим болгож өөрчилсөн байгаа. Тэгээд пүрэв гарагийн 15-аас 16 цаг 30 минутын хооронд цар тахал хүний эрх тэгшэрхийн зарчим гэсэн сэдвийн хүрээнд ярилцлага болно. Энэ ярилцлагад улсын хурлын гишүүн, хүний эрхийн дэд хорооны дарга инх баяр мөн Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Наран Туянаар оролцох юм аа. Тэгэхээр энэ бас ярилцлага нэлээд сонирхолтой ярилцлага болох учраас та бүхнийг бас манай энэ пүрэв гарагт болох ярилцлагад бас идэвхтэй оролцоорой гэж хүсье. Тэгээ өнөөдрийн одоо хилцүүлэгт цаг заваа гаргаж оролцсон эрхэм одоо та бүхэнд бол баярлалаа. Тэгээ энэ одоо өнөөдрийн бидний яригдсан энэ маш чухал сэдв. Тэгэхээр энэ одоо сэдвээр цаашид эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, практикийг сайжруулах, хохирогчдыг хамгаалах дээр тодорхой ахис дэвшил гаргахад өнөөдрийн хилцүүлэгт оролцсон хүмүүс бас хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт бол найдаж байна. Тэгээд өнөөдрийн хилцүүлэгт оролцож бас өөрийнхөө судалгааг танилцуулсан, өөрийнхөө одоо мэдлэг туршлагаа хуваалцсан энх болт судлаач, дондов судлаач, өмгөөлөгч, оргил чимэг судлаач нартай бас талархснаа илэрхийлье. Та бүхэнтэй тэгээд маргааш дахин уулзна гэж найдаж байна. Тэгээд маргааш өршөөлийн тухай хуулиудад хийсэн дүн шинжилгээг тэгээд та бүхэн танилцаарай. Баярлалаа манай үйл ажиллагаанд идэвхтэй оролцсонд.